Авдаг эдэн амьдралд нь хүрэхтэй үгүйтэй үлдэж өрнөөс өрний орон цалингаа цуулж байгаа иргэд давхар цавчаанд өртөөд байхыг хүсэхгүй үлэн зөвшөөрөхгүй байгаа. Гэтэл сахим хэрэглээнд нэвтэрч цалингаа банк картаар авч байгаа иргэд хүссэн үсээгүй банкны хэрэглэгч болохоос гадна гүйлгээ тутамдаа шимтгэл төлж байна. ATM орж өөрийнхөө данснаас мөнгө авсан биш 50-100 төгрөгөөс эхлээд 500 төгрөг хүртэл төлдөг. Үүндээ харилцдаг банкныхын бэлэн мөнгөний машин ойрхон байгаагүй. Эсвэл сүлжээнд тасарч мөнгө дууссан тохиолдолд өөр банкны ATM ашиглаад иргэд өөрсдөө л хохироод байгаа шудраг биш юм. Дээр нь банкуд иргэдийн явдал чиргэдлийг багасгаж байгаа нэртэй гар утасны аппликейшн мобайл банк бүх сувгуудаар рекламддаг. Гэтэл үүндээ данснаас нь тогтмол 50-100 төгрөг гарсан байх гомдол иргэдээс улмал их ирж байгаа юм. За тэгвэл дээрх 50 төгрөгийн татаасыг иргэд мэдлэг мэдээлгүйгээсээ болоод буруу ойлгож сүржигнээд байдаг юм гинэ. Ухаалаг мэдээ буюу хаан банк таны дансны орлого зарлахын мэдээллийг өндөр нууцлын хэмжээнд утсан чинь мессежээр ирүүлж байгаа учраас тэрийг нь автоматар татаад байдаг гэж тайлбарлаж байна. Үүнийг нь ашиглахгүй байх нь иргэд харилцагчдын өөрсдийнх нь дурын асуудал гэж албаны их сурвалж нь тайлбарлаад авлаа. Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн хувьд бол бид нар бас тодорхой хэмжээний мэдлэг өгөх, ойлгуулах ийм ажлууд шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Тэр жижиг дүнтэй мөнгө татсан байна гэдэг ч юм уу тиймэрхүү одоо саналууд сошиал орчинд явагддаг л да, комент маягаар бичигдсэн байдаг. Бид бол өмнө нь ч хэлжсэн, одоо ч хэлж байгаа. Хэрвээ үнэхээр ямар нэг байдлаар өөрийн тань хийх үгүүлгээ байна гэж харагдаж байгаа бол манай 1819-17-д 24 цагаар ажиллаж байгаа дуудлагын төв байдаг, харилцагчид үйлчлэх төв байдаг. Тэр төв эсвэл өөрийн харилцдаг салбар дээр хандаад юуны төрөнд эхлээд дасны уулгаа шалгаарай гэж хүсмээр байгаа. Зүгээр 50 төгрөгийн хувьд гээд одоо явах юм бол манад ухаалаг мэдээгээд үйлчлэх байдаг. Ухаалаг мэдээ үйлчлэх нь уг нь их амархан л та. Таны дансанд орлого хийгдлээ, зарлага гарлаа гэдэг ингээд бодит цагийн горон дээр таны данс руу тэр тухайн зарлага орлогын утгыг бичээд яг тань руу зөвхөн мессеж явуулдаг ийм үйлчлэг байхгүй. Хэрвээ үнэхээр ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн хийгээгүй гүйлгээ байгаа бол хаан банкны 24 цагийн дуудлагын төвд ханд эсвэл салбар дээр нь очиж болно. Хамгийн эхлээд дансны уулгаа шалгаарай гэж анхааруулж байна. За нөгөө төгөр банк орондын гүйлгээнд Монгол онкноос 40 төгрөгийн шимтгэл авдаг байхад банкуд ATM ашиглуулсныхаа төлөөсөнд 500 төгрөг авдаг. 460 төгрөгийн ашигтай ажиллаж байгаа банкуд үнэ буулгах боломжтой гэж иргэд их хандсаар байгаа. За тэгвэл хаан банк ATM ашиглуулсныхаа төлөөсөнд 500 төгрөг ардаас авах нь бас л асуудал биш юм гинэ. ATM өөрөө өртөгтэй програмын аюулгүй байдал хангах, камержуулах зэрэг 24 цаг ажиллагаатай байлгахад үйлчлэгээний зардлууд энэ бүхэнд нь багтаж байгаа гэж тайлбарлаад байна. Тэгэхээр энэ дээр бол хоёр хувилбар байгаа. Нэгдүгээрт нь мэдээж өөрийнхөө үйлчлүүлдэг банкныхаа ATM-ээр үйлчлүүлэх. Эсвэл заавал ATM-ээр үйлчлүүлэх шаардлага. Карт унших машин дээр очиод уншуулчих юм бол өшөө ямар ч хэмтгэлгүй байгаа шүү дээ. Карт унших машин дээр очиод тэр заавал ATM дээр очиод бэлэн мөнгө авахын оронд карт унших машин дээр очиод төлбөрөөч. Тэгвэл ямар ч хэмтгэл байхгүй байгаа тийм нэг хувилбар байна. За өөрийнхөө банкны ATM дээр очих хоёрдугаар хувилбар байна. За үнэхээр өөрийн банк манай банкны ATM-ийн ойр хавьд байхгүй байна гэвэл өөр банкны 3 дахь банкны ATM дээр очиж гинэ гэсэн үг шүү дээ. Тэр тохиолдолд тэр зардал нь яаж хоёрооч ийн гэдгийг бол эргэж харах болох. Гэхдээ ер нь олон ATM ажилуулнаа. Нэгдүгээр ATM өөрөө өртөгтэй. Хөрөнгө оруулалтын зардал гэж гарна тийм. За өөрийнхөө хүүгээс илүү банкны үгээ бодож яв айлрахуд өнөөдөр олон байгаа. Байртай нь байраа, машинтай нь машина, малтаа нь малаа гэд барьцаалж болох бүхий л зүйлээ банкнд тушааж өнөөдрийн нийгэмд үр зээлгүй хүн гэж өдрийн отчгол болсон цаг. Бэлэн мөнгөгүй иргэдийн бодис зовлон дээр тоглолтож барьцаалан зээлдүүлэх замаар шулж байгаа банкуд л өнөөдөр хамгийн тодор хөлжиж байгаа бас нэг жишээ энэ. Хямрал үндэ хэсэг салбарынханд хонжортой суглаа шиг ашиг авчирж байна. 1 сая буюу хамгийн олон харилцагчдыг хаан банк 50 төгрөг нэгнээс нь татгад 50 сая төгрөг. За энэ зэргээр ганц хаан банкч гэлтгүй арилжааны банкнд ард түмэн хүлүүлж байна. 50 төгрөг удаадараа татсан гэхээр өндөр нууцлын мессежний төлбөр болчихдог. ATM ашиглуулсны 500 төгрөгөөр багасгах боломж байна уу гэхэд үндсэн банкныхаа ATM-ийг ашиглахад хангалттай ухааны тайлбар тавьдаг. За ийм л чимтгэл нэртэй шуултын тогтолцоонд монголчууд өнөөдөр нийтээрээ нэрвэгдчихсэн. Банкны тухай хуулиар бүх зүйлийг наривчилж хүү шимтгэлгээд бүгдэнд нь хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоодог байхгүй бол мэдлэг мэдээлэлгүйгээр дуудуулаад хохирсоор байх юм байна. Мэдээг амар өсглөө.